Тэг яа нэстэ мэдхгүй шүү дээ. Ягаан жинэлээ. 105 руу өнгөхгүй. Өнгөтэй. За. Ваа. Сонсож байгаагүй. Уучлаарай. Аагүй сонсож байгаагүй. Сонсож байгаагүй юм. Ер нь бол баг зэрэг сонсчихсан. Үгүй сонсож байгаа. Үгүй сонсож байгаагүй. Анх удаа сонсож байна. Үгүй. Үгүй анх удаа сонсож байна. Тэр талаар нөгөө нэг юмэг нөгөө дахин ашиглах гэж би ойлгоход байна шүү. Мэдэн ер нь environmental social governance гэсэн үгнээ туршилтаа гэдэг санагдаж байна. Тэгтээ яг тийм амар фүли бол мэдэхгүй. Тэгтээ ямар ч бас нөгөө нэг тогтвортой хөгжлийн бодлого ESG гэдэг байгаа. Ер нь бол Монгол дахь нэлээд том байгууллагууд, олон улсын байгууллагууд дээр хангалттай хэмжээний үйл ажиллагаанд нэвтрүүлээд явж байгаа гэж харж байгаа. Тэгээд жижиг дунд бизнес эрхлэлдэг ч юм уу, ер нь залуучуудад хангалттай хэмжээний ойлголттой байвал бүгдээрээ нэг зүйлийг нөгөө нэвтрэхэд арай илүү хурдан байх юм болоо гэж бодоод тодорхой хэмжээнд бас жоохон судалдаг гэх юм уу. ESG гэдэг нь болохоор E environment, S нь болохоор social гэж байгаа. G нь болохоор governance буюу засаглал гэж байгаа. Монгол бүх байгууллагууд өргөжлүүлээд байгаас тэ. Одоохондоо бол тийм байхгүй байгаа. Ер нь нэг их сонгодгоо. Ер нь заримдаа хаяал Ер нь аль сонгохыг хичээдэг. Сонгодог. Заавал ээлтэйгээр хэрэглэхийг хичээдэг. Мэдээч. Тийм. Тэгдэг. Тэгэхээр сонгодог. сонгодог. Байнга тор худалдаж авах биш одоо гэрээхээ өөрөө хийсэн тор авч чад тэгээд худалдаа авалт хийдэг. Жишээлбэл 500 мг ус авахд гэхэд ерөнхийдөө бол нэг гадныхын нэг хуванцрын одоо нэмгэн байдлыг шалгадаг. Тэгэхээр нийгэмд сайн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага хэлэх юм болоо. Байгальтаа ээлтэй л байхыг хэлсэн. Бусдад ээлтэй ач тустай. Нийгэмдээ ээлтэй зүйлийг хийдэг байгууллагыг. Одоо хог хаягдах багтай мөн одоо sustainable тогтвортой тий мөн түүх үедээ сонгохдоо дахин боловсруулах боломжтойгоор хийвэл тий тэрийг бас хэлээд байна. Нийгмийн хариуцлагатай бизнес гэдэг нь одоо жишээлбэл бизнес эрхэлж байгаа хүн жишээлбэл одоо сар болгоны 50 м-ийн урдлах газрыг цэвэрлэг байх тий зөвхөн ийм бол зөвхөн жишээ. Тэрнээс эхлээд одоо нийгэмд ач холбогдол өгдөг тийм гаваадаг юм. Нийгмийн хариуцлага гэдэг айгүй олон төрөлд гармаар л да. Нийгэм гэдэг чинь айгүй том сэдв. Тэгээ яг нийгмийн хариуцлага гэдэг чинь одоо залуу үе бэлдэх тэднэрт одоо жишээ нь scholarship олгох хүртэл нийгмийн хариуцлагатай орно. За эсвэл байгаль орчин чиглэл рүүгээ ч юм уу нийгмийн хариуцлага хийх гэдэг ч юм уу. Жишээ нь одоо тогоон эмэндэг нийгэмд ямар нэгэн байдлаар үр нөлөөтэй үлдэж байгаа хүмүүстэй үр нөлөөтэй зүйлийг хийхэд л одоо нийгмийн хариуцлагатай зүйл гэж хэлдэм болол гэж би зөвхөн хувьдаа ойлгодог. Вау, ер нь бүх бизнес нийгмийн хариуцлагатай байх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэрнээс биш нийгмийн хариуцлагатай болоо хариуцлагагүй бизнес гэж баймиргүй санагддаг. Хувьцаас автоос худалдаж авахгүй. Яг өнөөдөр гэвэл би хог төөх. Тэгэл байрныхаа гадаа хогнуудыг түүгээл тэгэл нөө бүтээл хийдэг ч юм уу. Би өөр ингээм амар зураг тортаахгүй. Тэгээд тэрэнгүүрээ далимтуулаад тэгэл юм хийх байх та. Цаатны хэрэглээг багасгахын тулд Гол цэвэрлэнэ. хэрэглэгдэхгүй юм авахгүйгээр ч юм уу одоо бүх талын хэрэглээгээ танаад одоо хугацсан дээр гэх юм бол тэгээд яг л өмсгдөг хугацаа аваад ч юм уу. Яг одоогоор бол хотод амьдарч байгаа болохоор хогоо хангилж аяхыг л хүсдэгтэй. Хог хаяхгүй байхыг одоо үр хөвгөдтэй дүүнертэй зааж сурах. Байгаль дээлтэй нэг зүйл хийх байсан бол залуучуудын хөгжлөөр анхаарах байсан юм. Ер нь залуу үе сурах юм да. Хогоо англи сурах. Миний хувьд бол хамгийн хийж чадах ойрхон зүйл бол ер нь бол мод тарих байх гэж бодож байгаа. Зүгээр амар ингээмнээс эхлэн штэ. Тэг ядарч нөгөө шүдэ байгаахтаа усаа хаачих те. Тэгэж эхэлнэ. Мэдгүй. Томоохон корпорациудад байдаг байх гэж бодож байна. Системтэй байгууллага. Дарга гэлтгүүгээр ажилчтайгаа хамтарч ажилладаг тийм байгууллагыг хэлэх байх гэж бодож байна. Өөртөө ажилчин болон бус тусалдаг тийм байх. Шийдвэр гаргах төвшний хүмүүстэй эрх мэтлээ хийдэг төлрүүлэхгүй. Сайн цэцэлтэй байгууллага соёл нь аягүй сайн байх хэвээр. Дээрээс нь өөрсдөө үнэлж чаддаг байх хэвээр. Үнэлж чаддаг буюу өөрсдөө хяндаг байх хэвээр тий. Үлгэрчээ ээжж цаан цэцэл нь одоо шинжилт авах хэрэгтэй гэж боддог. Тийм байгууллагын соёл тэгээд дотоод уур амьсгал ирүүл. Сайн засаглал гэдэг бол би соёл гэж боддог. Байгууллагын culture хэр байгаагаас тухайн байгууллагын засаглал ямар вэ гэдэг шалтгаалдаг. Ямар нэгэн байдлаар дотроо бүлэглэл үүсдэггүй ч юм уу те ийм цэвэр
калчертай байгаа байдал байгуулгал сайн цэцгэлтэй болоо гэж бодож байна. Сая бид нар 6 асуултыг асуугаад залуучуудынхаа мэдлэг ойлголтыг харлаа. За тэгэхээр би та бүхэнд бонз гэдгийг товчхон тайлбарлаад өгчий. Бонз гэдэг нь байгаль орчин, нийгэм, засаглал гэсэн үндсэн утгыг илэрхийлдэг бөгөөд олон улсад ESG гэж нэрлэдэг. Энэ нь байгууллага болон бизнес эрхлэгчид байгаль орчинд хэрэгэлтэй ханддаг, мөн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага хэрэг биелүүлдэг. За үүнээс гадна засаглалын хувьд хэр үнэнч, хэр шударга, хэр ил тод байгааг хэмжих хэмжүүр юм аа. Тэгвэл иргэд бид юу хийж чадах вэ гэвэл ESG буюу бонзыг дэмждэг байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээ сонгох нь бидний хамгийн энгийн хэрнээ, хамгийн хүчтэй алхам юм аа. Ирээдүйн төлөө хамтдаа хариуцлагатай сонголт хийцгээе. Ирээдүйнхөө төлөө Хамтдаа хариуцлагатай сонголт хийцгээе. Ирээдүйн төлөө хамтдаа хариуцлагатай сонголт хийцгээе. хийцгээе.